Сайн байцгаана уу? За, та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. За, өнөөдөр би юуны тухай ярих вэ гэхээр бид бүхэнд хамгийн ихээр тулгардаг нэг асуудал бол хэрхэн яаж алдаагүй зөв бичих вэ гэдэг асуудал байдаг. За, мэдээж хүн болсон яг 100% зөв бичдэг гэвэл бас ерөөсөө ойлголт мэдээж хүн болгон алдаатай бичих талаас нэлийн их байдаг. За, тэгэхээр ер нь хэрхэн яаж алдаагүй бичих вэ гэдэг талаар мэдээж яг алдаагүй зөв бичдэг усуд мэдээж олон байгаа. Гэхдээ мэдээж яг санамсаргүй ч юм уу санаатай тохиолдлууд алдаад их гаргадаг. За тэгээд ер нь алдаатай өгнүүд гэвчлэн ямар өгнүүд байдаг вэ гэдэг тал дээр бас бүгдээрээ судлаад үзье. За алдаатай бичдэг үгсгээд хайгаад авах юм бол за нэг юм icon-ыг MN сайтаар тавигдсан нэг юм хөрхөн тест байна. За хамгийн ихнийхээ жишээ нь алин зүв байж байна. Айхтар гэж бичих одоо шинээр алин зүв гэдэг. Магадгүй та алингүүр нь яг зүв гэдгийг бичихээ мэдэхгүй байгаа бол за миний хамгийн их түгээмэл ашигладаг үнгүү нэг зүйл сайт бол тэрний юу гэхээр spellcheck gov.mn гэдэг сайт ба. За энэ сайт дээр өөрөөр хэлбэл өөрийн бичсэн текст хуулж тавиад алдааг зөв буруу гэдэг шалгах боломжтой гэсэн. За жишээ нь би энэ айхтар гэдэг үгийг шалгаад үзье. За тэгэхээр би энд бол одоо би яг гараараа биччихье. Гэхдээ та бол заавал энд шивх шаардлага байхгүй. Word дээр ч юм уу хайлтны юм дээр шивдсэн байгаа текстийг шууд энд оруулж ирээд за энд нэг ABC гэсэн гурвал алдаа шалгах одоо команд байгаа. Энд дээр дарчхад таны үг зөв буруу гэдэг гараад. За хэрэг доогуура зураас тагаа ингээд улаан гараад ирэх юм бол буруу. Улаан зураасгүй гараад ирэх юм бол зөв гэсэн. За нөгөө үгийг бичээд үзье. За ийм хоёр үг байсан. За дахиж ялгая. Тэгэхээр энэ айхтар гэдэг үг нь буруу. За айхавтар гэдэг үг нь зөв юм байна. За гэхдээ мэдээж би айхавтар гэдгийг бол яг хэрхэн яаж зөв бичих бол мэдэхгүй байгаа гэж бодох юм бол энэ үг маань мэдээж ингээд буруу байгаа учраас доогуура улаан зураас таарч ирж байгаа. За тэгээд яг үгэн дээр удаан одоо курсор очлоод үгэн дээр нэг дарах юм бол одоо яаж зөв болгох вэ гэдэг үгнүүд энд ингээ гарч ирэх юм ба. За эндээс та өөрийнхөө үгийг харж агаад сонгоно гэсэн. За тэгэхээр нөгөө зөв болгох юм бол энэ нөгөө айхавтар гэж бичих нь зөв учраас нөгөө зөв үгээ олоод тэгээд курсор нэг удаа товшоход за нөгөө буруу бичих зөв маань зөв үг бол солигдох юм баамаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл би юу хэлэх гэдэг нь spellcheck gov.mn гэдэг энэ сайт маань өөрөө үнгүү бөгөөд та хүссэн үгийнхаа алдааг за энэ сайт руу зөвхөн copy paste хийж оруулаад шалгах бүрэмг боломж бол байгаа шүү. Тэгээ та бүхэн энэхүү сайтыг бас өргөн ашиглаарай.